Хэлцэл байх л та. Ер нь энэ хуулийн төсөл байх нь зөв үү? Та юу гэж бодож байна? Зарим тал нөгөө талаараа бол парламентын ахчлал талаас тэр та маш сайн ярилцах хэрэгтэй. Ер нь бол энэ ч бас элбэтэрж ерөнхийдөө байх тийм. Энэ ч найд үлдүүлээ. Бас нэг ороод төрийн байгуулалтын байнгын орон төр үнжсэн. Ер нь бол ямар боломжтой байсан бэ гэхээр мөнгөтэй хүмүүс ямар нэгэн байдлаар ёс зүй гэдэг нь өдөрж турхираад эргээд нөгөө ёс зүйн тал дээр чагсаалт хийх тийм ээ. Тэгээд одоо нөгөө өөрийнхөө урдах гишүүнийг татаад араас нь орох юм өрсөлдөөн л одоо манлайлан орно шүү. Энэ сайн хэлцэх хэрэгтэй. Миний хувьд бол дэмжихгүй л. таны бас нэр явж байгаа шүү дээ, тий. Чуулганд асуусан. Тийм байлээ. Аха. Ерөнхийлөгчийн сонгуулийн одоо сунгаа ер нь нэр дэвшигчдээр хэлж байна. Таны иргэний зориг ногоо намын акт байгаа гэсэн энэ үнэн үү? Юу гэж тийм байх юм бэ?